Би яг одоо Йордан улсын нутагт байдаг. Дэд Си буюу манайхны хэлбгээр сүнсэн тэнгисийн усан дотор зогсож байна. Яагаад энэ нуурыг Дэд Си гэж нэрлсэн бэ гэхээр энд ямар ч амьдрал алга. Асар их давстай, далайн уснаас 10 дахин илүү давстай учраас энэ усанд нэг ширхэг загас байхгүй, ямар ч шуу байхгүй, ямар ч ургамалгүй тийм амьдралгүй тийм одоо нуур юм байна. Бас нэг сонирхолтой зүйл нь энэ нуурын мандал далайн төвшнөөс доош 440 метрт байдаг дэлхийн хамгийн номдор газар. Тэгээ улс төрийн байрлалын хувьд гэсэн бас сонирхолтой. Яг энэ сүнсэн тэнгисийн дундуур Йордан, Израиль хоёр улсын хил явж байгаа. Одоо энэ зүүн талд харагдж байгаа уул бол Йордан улсын нутаг. Тэр хойно Донертад харагдж байгаа тэр уул бол Израилийн нутаг. Одоо бид нар сайн мэддэг алдартай Вест Банк гэдэг газар тэр харагдаж байна. Яагаад Вест Банк гэж нэрлсэн бэ гэхээр энэ сүнсэн тэнгисийнхээ баруун талд байдаг учраас баруун эрэг буюу Вест Банк гэж нэрлэдэг юм байна. Тэгээ хамгийн сонирхолтой юм нь энэ маш их давстай нуур учраас одоо маш нягт хүнд. Ер нь бол ингээд энэ нуур руу яваад орохдол ер нь нэлээд тийм хүнд гэдэг нь хүний биед мэдрэгдэнэ. Тэгээ хүний биеэс хамаагүй илүү нягт тийм ус учраас хүн сэлэхгүйгээр зүгээр ингээд хөвж болдог. Энд дээрээсээ хүн живнэ гэсэн ойлголт огт байхгүй юм байна. Тэгээ ямар ч хүчин чармаалт гарахгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй байхад зүгээр л газар хөвж байгаа юм шиг ингээ хөвчж болдог. Ийм сонирхолтой нуур юм байна.